2025 онд монголчуудын хамгийн их хандсан вебсайт гэсэн чинь нэгт Google, хоёрт YouTube, гуравт Facebook, дөрөвт ChatGPT. Сонирхолтой байгааз. Тэгэхээр бид нар AI-г амьдралынхаа нэг хэсэг болтлоо ингэж тогтмол ашигладаг болсон байна. Тэгвэл энэ удаагийн контентоор ChatGPT, Gemini зэрэг одоо хамгийн түгээмэл ашиглагдж байгаа хэлний модулуудаас яг чанартай хариулт авахын тулд яаж асуултаа асуух ёстой вэ гэдэг талаар тайлбарлая. За ChatGPT ч юм уу Gemini зэрэг модулууд бол бидний бодлыг унших чадвартай зүйлс огт биш. Тийм болохоор хэдий ч бид нар ерөнхий асуулт асуuna яг тийм төвшнийхээ хариултыг л авна. Ялангуяа сүүлийн жилүүдэд бол ChatGPT сар болго $20 төлдөг хэрэглэгчдийн тоо бий бол баггүй байгаа гэж би бодож байна. Тийм болохоор аль болох өөрийнхөө цагийг хэмнэсэн асуудлаа шийдэхийн тулд эдгээр AI модулуудыг яг туршлан ашиглах хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр технологи бол яг бодол уншигч биш, харин тодорхой бүтэц системийн дагуу сэтгэдэг тийм багц хэрэгсэл гэж ойлгож байна. Тиймээс яг ямар бүтцийн дагуу ажиллаад байна, яг тэрнийхэн дагуу асуух хэрэгтэй. Хамгийн эхлээд рол буюу ер нь хэний өнцгөөс надад хариулт өгөх хэрэгтэй вэ гэдэг тэр дүрийг нь тодорхойлоод өгчүүл их амар байдаг. За жишээ нь би одоо энэ дээр iPhone 17-ийн талаар технологийн контент хиймээр байгаа гэж бодъё. Тэгвэл миний асуулт ингэж эхэлнэ гэсэн үг. За you are a senior professional tech journalist and top tech content creator MKBHD. За MKBHD-ийн болохоор миний үзэх дуртай технологийн content creator. За ингэчих юм бол ингэж өгчих юм бол ChatGPT одоо миний өгсөн ChatGPT бол миний өгсөн одоо энэ ингээд дүр дээр үндэслээд над хариулах одоо үгийнхаа сонголт яг шийдэл нь ямар байх юм. Тэгээ мөн одоо миний өгсөн асуудал ирээдүйд одоо яаж өөрчлөгдөх гэдгийг таамаглал энтрийг нь бас айгүй зүгээр хэлж өгнө. За мөн их сурвалжийн хүртэл ашиглаж байгаа их сурвалжуудын хүртэл ингээд өөр болоод эхэлдэг. За дараагийнх нь болохоор контекст буюу яг одоо надад яг өөрт юу хэрэгтэй байгаагаа би ChatGPT-ийг яг хэлнэ гэсэн. За тэгэхээр хэдүүлээ одоо iPhone 17-гийн тухай контент хийх гэж байгаа шүү дээ. Тэнгүүт одоо миний дараагийн одоо ChatGPT-д өгөх мэдээлэл бол ийм болж өрнө гэсэн. За I am creating 5-minute tech YouTube content for Mongolian general audience with no technical background. За ингээд өгчих юм бол ChatGPT одоо яг надад яг юу хэрэгтэй байгааг ингээд ойлгочлоо. Тэнгүүд надад яг юм хэрэггүй их мэдээлэл бас өгөхгүй, бас юм дутуу мэдээлэл өгөхгүй. Тэгээ яг миний юу надад яг юу хэрэгтэй байгааг ойлгоцсон учраас яг л надад хэрэгтэй тэр чанартай мэдээллүүдийг нь өгөхөр болж байна гэсэн. Дундуур ангаас нэг мэдээлэл өгөхөд Mobicom корпорац Mobi AI гээд хиймэл оюун ухаанд туслахыг Mobicom апаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж гэлсэн. За энэ туслах нь яг юугаараа онцлог вэ гэх юм бол ChatGPT, Gemini, Perplexity AI зэрэг одоо дэлхийн тэргүүлэх модулуудыг хослуулан ажилдаг. За өндөр хурдтай, наривчлалтай AI туслах гэдгээр онцлог. За түүнчлэн Mobicom-ийн ухаалаг дата багцтай хослон ажиллаж хэрэглэгчид ChatGPT-ийн $20 төлдөг модулийг илүү хямд үнээр бас ашиглах боломжийг олгож байгаа юм биш. За тэгээ Mobi AI нь энгийн хувилбар болон премиум хувилбар гэсэн хоёр төрөлтэй. За премиум хэрэглэгчид нь болохоор desktop version буюу компьютерээс хандаа ашиглах боломжтой. За voice mode буюу одоо харилцан яриа өрнүүлээд мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. За deep research буюу одоо илүү гүнзгий судалгаа хийн гэдгээр бас онцлогтой. За image generation, library, sharing function гэдэг одоо зураг боловсруулагдсан зургийн санд одоо хадгалах гэдэг ч юм уу энэ төрлийн одоо давуу талуудыг болохоор Mobi AI премиум хэрэглэгчд бол авах боломжтой байна. Тэгэхээр та ухаалаг дата багцыг идэвхжүүлээд 30 хоногийн турш Mobi AI премиум хэрэгээ үнэгүй ашиглаарай. За одоо хэдүүлээ болохоор яг objective буюу үндсэн сэдв буюу асуудлаа оруулж өгнө. Тэгэхээр хэдүүлээ одоо яг iPhone 17 сургуулийн талаар ер нь контентыг шаардлагатай болохоор одоо үндсэн сэдвийнхаа талаар илүү сайн тайлбарлах юм шүү дээ. Жишээ нь одоо юу гэдэг чинь explain the core features of the iPhone. За 17 Pro загвар айгүй алдартай сайн авсан шүү дээ. Тэгээд explain the core features of the iPhone 17 in clear practical way, focusing on why each features matters in real everyday use. Тэгээд за ингээд өгч гэсэн.
За ингэчээр одоо ChatGPT надад яг юу хийж өгөх одоо үндсэн зорилгоо маш сайн ойлгож байгаа. За өмнө хэдүүлээ болохоор яг ямар төрлийн хэдэн минутын урттай хинц зориулсан контент хийх вэ гэдэг мэдээлэл болгоцсон болохоор одоо энд болохоор сэдв агуулга бол хэлээд өгч байгаа. За зүгээр explain iPhone 17 Pro гэх юм бол одоо маш ерөнхийдөө одоо энэ цувралын борлуулалтыг ярих ч юм уу, хэзээ худалдаанд гарсныг ярих ч юм уу, амжилттай цуврал байсан юм уу үгүй мүү гэдгийг нь ярих ч юм уу ингээд надад өгөх мэдээллийг хэтэрхий ерөнхий амар их олон болчихж байгаа. Тэгэхээр төрөлдөж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр objective буюу одоо үндсэн сэдвээ яг нарийн хэлэх нь өөрөө ийм ашигтай. За одоо л ерөнхийдөө prompt маань болохоор айгуу гоё болчихлоо. За тэгтээ дахиад жаахан чимэглэх юм эсвэл жоохон юм хязгаарлсан одоо зүйлсүүдийг оруулдаг бол бас маш сайн хариулдаг. За жишээ нь одоо юу гэдэг чинь content style-ийн талаар ярьж болж тий. My content style should be explained journalism, so don't use marketing and sales language. Then tone of voice should be calm, avoid rumors ч юм уу те. Тэгээ just focus real life benefits and review user review тэ. За ингээд төгсгөлд нь ер нь өөр тийш ингээ хазаач магадгүй гэж өөрөөхөн бодож байгаа зүйлсүүдийг ингээ бараг бүгдийг нь ер нь бараг ингээ оруулж өгчвөл илүү л нарийн болно гэсэн. Тэгэхээр энийг болохоор ийм хязгаарлалт тавьж өгдөг юм промптуудыг болохоор negative prompts гэж нэрлэдэг. Тийм болохоор ийм промптуудын ер нь үр дүн амар өндөр. Тийм болохоор яг эхний ээлжийн тэр 3 нөгөө нэг үндсэн core-нуудаа оруулчаад хамгийн сүүлд нь болохоор ер нь хязгаарлалт тавьж өгсөн ч юм уу эсвэл одоо дахиад нэг тодруулаад нэмэлт мэдээлэл өгөх маягийн юмнуудаа энэ төгсгөлд нь оруулж өгчвөл илүү nice. За одоо тэгвэл ингээд хэдүүлээ асуултаа явуулаад үзье. Хэдүүлээ prompt-ыг бас амар сайн болцуулахаар. Тэгэнгүүт яг 2 төрлийн хариулт ингээд санал болгож байна. За тэгэл hook-ны юм байна, display design. Тэгээ эхнээсээ угаасаа шууд хариулт нь ингээд эхнээсээ мэрэгдээд эхэлдэг. Одоо Mongolian General Audience яг өдөр тутмын амьдралын хэрэгцээнд нийцсэн тийм одоо rational тийм 50 өнгөтөрхтэй яг MKBHD Vox одоо Johnny Harris энэ миний өмнөх стайлуудаас ороод ирчихэж байна. Өмнө бас асуужсан асуултууд гэсэн. Стайлуудтай илүү нийлүүлээд. Тэнгүүд яг ингээд одоо тэ хэрвээ би MKBHD байсан бол яг ингэж хийнэ яг тэрнийх нь стайлд ингээд нийцүүлсэн. Тэгээ илүү нарийн мэдээллүүдийг бас ингээд оруулсан ч юм уу тий. Тэгээд хариултууд нь яг юм илүү дэлгэрэнгүй юм бүртлөө яг танд хэрэгтэй тийм мэдээллүүдийг оруулцдаг гэсэн үг. За тэгэхээр ийм prompt бичиж одоо асуудлаа шийдэх нь өөрөө эсвэл одоо зөвлөгөө авах нь өөрөө мэдээлэл авах нь өөрөө хамгийн одоо стандарт арга. За бүр амар нарийн prompt бичдэг одоо мэргэжилтнүүд бол улам л одоо ингээд энийг юм нарийн болгоод л байдаг. За хэрвээ одоо бүр нарийн болгоё гэх юм бол хэрэг тавсах юм бол ChatGPT-гээр өөрөөр нь баг ингээд амар сайн prompt бичүүлж болно. Одоо жишээ нь яг санийх шигээ одоо чи бол ингээд AI мэргэжилтэн тийм prompt бичих чиглэлээр илүү нарийн мэргэсэн юм хүн. За надад ийм одоо асуудал байна. Энийг энэ зөвлөсөн яг ChatGPT зөвлөсөн prompt бичээдэг үү гэх юм бол бас ChatGPT нэлээд сайн гоё бичээд өгч. За гэхдээ одоо болохоор хэдүүлгийнхээ өндөр үзэж байгаа контент дээр болохоор хэдүүлээ зөвхөн контент хийлгэх дээр л ярилцлаа. Одоо цаашаа хувийн санхүү ч юм уу эсвэл хууль эсвэл эрүүл мэнд одоо фитнес ч юм уу хүссэн сэдвэрээ та асуулт асуух боломжтой. За мэдээж одоо сүүлийн үед бол шууд файл явуулаа, файл дээр анализ энтер хийлгээд, за зураг энтер генерейт хийлгээд 9 шидээр ашиглах боломжтой болж байгаа. PPT энтер агуулгын шууд бэлтгүүлдэг ч юм уу. Одоо шил өөрийнхөө одоо хувийн санхүү хэрвээ та гоё ингээд Excel файл дээр хөтэлдэг бол файл явуулангуудаа ер нь аль саруудын аль өдрүүдийн аль цаг дээр одоо би хамгийн сарлаг гаргаад энэтэй гэдэг тэр юм мобиль амар гоё супер яг дата анализ өнцгөөс минийх тэр анализ хийх гэх асуугаад бүр илүү нарийн гоё ингээд тайлбарлаж болохгүй тий. За тэгээ одоо хуваараа бизнес хийдэг хүн бол одоо борлуулалт энтер бас юм шиг ингээд гарч боломжтой байдаг ч юм уу тий. Тиймээс одоо та яг одоо ChatGPT-д хэрвээ мөнгө төлдөг, за Gemini-г бас ашигладаг, за Cloud гэдэг юм ингээд хүмүүсийн ер нь нийтлэг ашигладаг энэ том одоо AI модулуудаас юу ч асуусан бэ? Яг саяны бүтцийн дагуу асуух юм бол өөрөө маш сайн чанартай хариулт авах боломжтой. За энийг бол одоо өөртөө ер нь бол аль өдөртмийнхаа яг асуултанд бол хөвшүүлээд авчвал ер нь бол зүгээр. Тэгэхгүй бол байнгын ерөнхий юм асуугаад байвал бас яг асуудлаа шийдэж гин үгүй л үгүй. Яг гой санаа ч юм уу шийдэл олж авч чадж гин үгүй бас үгүй байдаг. Тийм болохоор одоо саний яг миний хийсэн аргачлалын дагуу
асуултуудаа яг агуулгаар нь задлж ингэж бичээд явуулчих юм бол бүх ер нь том нийтлэг хэлний AI модельүүдтэй бол асуудалгүй ажиллана гэж бол итгэлтэй. Тэгэхээр энэ удаагийн Cognitive Genomics гэсэн Mobicom-ийн хамт олондоо баярлалаа. Та ухаалаг дата багцыг идэвхжүүлээд 30 хоногийн турш дэлхийн тэргүүлэх AI модельүүдийг Mobi AI Premium-ээр дамжуулан үнэгүй ашиглаарай.